Улсын их хурл суудалтай 5-8-ын төлөөлөл бүлгийн дэд дарга нар бүлэггүй намын гишүүд Улсын их хурлын гишүүн Алдар Жавхлан, Батболд, Жаргалан, Лодо Самбуу, Найдлаа, Номтой 2, Отгонбаяр, Тэмүүжин нарын хамтаар хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан. За энэ одоо юутай холбоотой юм бэ гэхээр Улсын их хурлын үйл ажиллагааг илүү оновчтой болгох, цомхон болгох, за өмнө нь одоо хүнд зориулсан бүтцүүдийг бий болгосон асуудлуудыг цэгцлэх, түүхэндээ явж ирсэн 7-8 одоо байнгын хороотой байх зэрэг одоо асуудлуудыг өдгөөгийн одоо Улсын их хурл бас өөрчлөлтийг өөрөөсөө оновчтой болгох ийм шийдлийг оруулж ирэх юм санаачлаг гараад хуулийг өргөн барилж байна. За иргэд байгууллагаас Улсын их хурлд ирүүлсэн өргөдлийг одоо судлах, дүн шинжилгээ хийх, холбогдох, санал бэлтгэх болон нийтийн ашиг сонирхлыг хүндсэн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудлыг өргөдлийн байнгын хороогоор дамжуулж авах нь зүйтэй байна гэдэг ийм асуудлыг дэвшүүлсэн. За ажилтны дөрвөлтийн бодлогын болон инновац цахим бодлогын байнгын хороог эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэх, за боловсрол соёл шинжилгээ ухаан спортын байнгын хороог нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэх, за ёс зүйн байнгын хороог төрийн байгуулалтын байнгын хороонд эргүүлэн шилжүүлэх ийм одоо асуудлыг боловсруулсан. За төрийн байгуулалтын байнгын хороонд ёс зүйн бүсчилсэн хөгжлийн, эдийн засгийн байнгын хороонд жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, инновац цахим бодлогын хөгжлийн, байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд агаар орчны бохирдлын хүнс хөдөө аж ахуйн, нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хороонд шинжилгээ ухааны спорт, соёл спорт залуучуудын дэд хороог байгуулахаар тусгасан буюу нийтдээ 11 байнгын хороо байгааг 8 байнгын хороо болгох, 5 дэд хороо байгааг 13 дэд хороо болгох ийм өөрчлөлтийг оруулсан байна. За Улсын их хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд зөвлөлийн одоогийн байгаа бүрэлдэхүүнээс гадна Улсын их хурл суудалтай нам эвслийн бүлэг байгуулаагүй нам эвслийн төлөөлөл Улсын их хурлын гишүүн санал өгөх эрхтэйгээр оролцох. За нам эвслийн бүлгийн дэд дарга нарын хувьд бол санал өгөх эрхгүйгээр оролцохыг бол тусгаж хуульчилсан болно. Хилцэж шийдвэрлэж өгөхийг хүсье. За хууль санаа сэтгэлгчийн илтгэл болон төслийн үзэл баримталтай холбогдвол асуулт асуух гишүүд байна.